Миний хувьд бусад элементүүдээс хамгийн уян хатан бас хамгийн хүчрэг гэж боддог нь ус. Дэлхийн ертөнц түн дээр амьдрах амьд биетүүд ихэнх нь уснаас бүрдэж хамгийн чухал амийн хэрэгцээ ч мөн ус байдаг. Тийм ч учраас энэ waterbender-үүдэд маш том давуу тал боломжийг өгдөг. Ус нь галын элементтэй адил амьдрал болон сүрлийг өгч чадна. Мөн газрын элементтэй адил усыг хөлдөөн мөс болон ашиглаж болно. Бүр агаарын элемент шиг уян хатан аюул занал хилээс зайлсхийх боломжийг ч өгч чаддаг. Тэгвэл өнөөдрийн бичлэгээр хамгийн хүчрэг waterbender-ыг тодруулцгаая. Үүнд мэдээж үндсэн waterbending чадвараас гадна бусад тусгай чадварууд мөн эргэн тойрондоо болон тэрхүү ертөнцийн ямар хэмжээний нөлөөллийг авчирсан гэдгийг харгалзан үзэх болно. Waterbending дээр ярих сэдв их. Мөн хоёр цуврал дээр маш олон waterbender-ууд гардаг учраас өмнөх бичлэгүүдтэй харьцуулахад хамаагүй урт болж магадгүй юм. Мөн уг чагсаалтанд аватарууд багтаагүй гэдгийг ахин нэг санаарай. Water is the element of change. The people of the water tribe are capable of adapting to many things. They have a deep sense of community and love that holds them together through anything. Олон зууны турш waterbender-ууд байгаль дэлхийн тэнцвэртэй байдлыг хадгалж, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүрээлэн буй орчин, амьдрал төхөөх үйл явдалд хэрхэн дасан зохицон өөрчлөгдөх боломжтойг харуулдаг. Жишээнд Катарагийн гэр бүл өмнөдийн усны огт тохиолдсон зүйлээс болж эрх дураараа өссөн бяцхан охин Катара хэрхэн эрэлхийг дайчин хүчрэг waterbender болж хөрж буйгаас харж болно. Эсвэл тис өөр харан шинтэй тим аватарын арга ивийг олж тэднийг ээж шиг нь халамжилж буйгаас нь харж болно. Бас зурлын эхлэлт диггүй бардам, бас жоохон мисожинист Сока ангитай хамт аялалд гарснаар тэдгээр зүйлс нь хэрхэн өөрчлөгдөж буйгаас нь харж болно. Усан ч өөрөө уян хатан байдлыг илтгэдэг учраас waterbender-ууд шингэн, хатуу, хийн төлөвийн аль алийг нь ашиглан тулалддаг. Харин waterbender-уудын хөдөлгөөн, тулааны хэв маяг нь Хиттийн тулааны урлагийн нэгэн төрөл болох Тайжи Кван буюу Тайжигээс идэвсэн байдаг. Энэ бидний сайн мэдэх Yin Yang буюу тэнцвэртэй байдлыг илэрхийлдэг. Тийм ч учраас waterbender-уудын гол шүтэн хүч чадлынх нь бэлэгдэл сарны сүнс Түй болон амьдрал бэлэглэгч далайн сүнс Ла гэж гардаг. Tui and La, your moon and ocean, have always circled each other in an eternal dance. They balance each other, push and pull, life and death, good and evil, yin and yang. Харин анхны airbender-ууд агарын сарлаг, галынх луунууд, газрын сохор ном байдаг бол waterbender-уудын хувьд тэр нь сар гэж үздэг. The legends say the moon was the first waterbender. Our ancestors saw how it pushed and pulled the tides and learned how to do it themselves. Тиймээс тэрэг сартай шүнд waterbender-ууд хамгийн хүчрэг болдог. Can you feel the power the full moon brings? For generations, it has blessed waterbenders with its glow, allowing us to do incredible things. Бусад элементүүдтэй адил waterbending-д ч бас тусгай чадварууд бий. The Last Airbender дээр хамгийн түрүүнд харсан өөрийгөө болон бусдыг усаар эмчлэх, You have healing abilities. The great benders of the water tribe sometimes have this ability. The Legend of Korra дээр хамгийн анх Unalake-ийн харуулсан Spirit Bending. Мөн хамгийн хүчирхэг бас хориотой техник болох Blood Bending. You should have learned the technique before you turned against me. Цуврал дээр хэд хэдэн хүчирхэг Blood Bender-ууд гардаг учраас цаашид дурдах дүрүүд дээр тэдгээр чадварын нарийн зүйлсийг илүү дэлгэрэнгүй ярих болно. Өмнөх бичлэгүүдээр дурдсантай адил хэр хүчтэй вэ гэдгийг нь тодорхойлоход хэцүү хэд хэдэн хүчрэг waterbender-ууд бий. Тэдний нэг бол хойд усны овгийн гүнж Сокагийн дурлалт бүсгүй Юэ. Хойд усны овгийн толгойлогч Арноки охин тэрээр waterbender болох хувь заяагүй байсан гэдэг. Гэвч төрөхдөө ямар ч чимээ гаралгүй төрсөн. Эмчлэгч waterbender-ууд олон арга хэрэгэлсэн ч түүнийг огт эмчилж чадаагүй. Харин эцсийн арга буюу түүнийг Туйлаа хоёрын эцэс төсвөлгүй эргэлдэн бүжих сүнсний цөөрөмд оруулснаар сарны сүнс Түй түнд амьдралынхаа энергиэс өгч Юэгийн үс цав цагаан өнгөтэй болон хувиран уйлж эхэлсэн гэдэг. Waterbender-уудад хүч чадал өгдөг сарны сүнснээс амьдралын энерги авсан Юэ үүнээс хойш waterbender болсон юм. Хэдийгээр цуврал дээр түүний хүч чадлаа гаргах хэсэг ховор гардагч түүний потенциалыг аватарын түвшний waterbender гэж үздэг. Энэ нь ч аргагүй сарны сүнстэй холбогдсон нэгэн шүү дээ. Хэрвээ анги мөсөө болонд 100 жил гацалгүй урт насалсан бол усны овгоос дүүрхсэн дараагийн аватар Коро биш Юэ байх байсан гэх таамаглалч байдаг. Харин сарны сүнсийг Жао хороосноор waterbender-уудын хувьд бараг сүрэл болсон гэхэд буруудахгүй. Гэвч Юэд сарны сүнсний амьдралын энергийн хэсэг байсан учраас өөрийгөө золиослон сарны сүнсийг дахин амьлуулсан билээ.
I have to do this. No! She's gone. Харин тодорхойлоход хэцүү өөр нэгэн дүр бол Avatar Kyoshi-гийн waterbending-ийн багш Kirima. Avatar Kyoshi-гийн адал явдлыг өгүүлэх хосбот The Rise of Kyoshi болон The Shadow of Kyoshi дээр гарах энэхүү дүр хамгийн Flying Opera компаниг хуулиас гадуур гэмт хэргийн бүлэгмийн гишүүн байсан. Түүнийг маш чадварлаг, бас хүчирхэг waterbender байсан гэж дурддаг. Мэдээж Avatar-т заах хэмжээний байсан гэхээр ямар байсан нь ойлгомжтой. Тэрээр Kyoshi-д waterbending-ийг заахаас гадна түүний багийн гишүүн байсан бөгөөд олон хүчирхэг дайснуудыг ялахад том оролцоотой байсан юм. Тэгвэл хамгийн ихэнд дурдах, хамгийн сул хоёр дүр бол The Legend of Korra дээр гарсан Viper болон Tano. Viper-ын Triple Red Ride-ийн босс Lightning Bolt зоолтын баруун гар байсан ч зоолтод тохиолдсон явдлын дараа бүлэгмийн шинэ босс болсон. Цуврал дээр түүний чадвар тэмчих гардаггүй. Бүгд найрамдах хотын гудамжинд Korra-тэй хийсэн тулаан Asami Mako хоёрыг хүнд байдалд оруулсан үйлдэлээс нь дүгнэж болохоор ер нь бол тэмч чадварлаг нэгэн биш. Харин Viper-тай харьцуулахад арай илүү чадварлаг waterbender бол Pro Bender Tano. If you'd like to learn how a real pro bends, I could give you some private lessons. You want to go toe to toe with me, pretty boy? Go for it. I'll give you the first shot. Korra, don't. He's just trying to bait you. If you hit him, we're out of the tournament. Хөв хүнийхээ хувьд новшин амтнч гэлээ Pro Bending-ийн дивжэн дээр ямар чадварлаг нэгэн гэдгийг надаар хэлүүлдэггүй мэдэх байх. Харин Korra, Mako, Bolin нараас бүрдэх Fire Fairy-ийн эсрэг тэрээр булхаа хэрэглэн ялдаг. Гэвч үүнийхээ хариуг тэр дороо хүртэж бендинг чадвараа алдсан юм. Тэрээр дивжэн дээрх тулаан, бодит амьдрал дээрх тулаан хоёр ялгаатай гэдгийг үүнээс ойлгож авсан байх. Хэдийгээр хөв хүнийхээ хувьд асуудалтай ч гэлээ тэрээр бүгд найрамдах хотын хамгийн шилдэг эмчлэгч байсан гэдэг. Listen, I know we're not exactly best friends, but I'm sorry Amon took your bending. I've been to the best healers in the city. Whatever Amon did to me, it's permanent. Waterbender-ууд хойд болон өмнөд туйлд овгоо байгуулан аж төрдөг. Гэвч тэднээс салангад мөн өөрсдийн гэсэн арга барилтай нэгэн усны овг бол Манант намгийн овг. Өмнөд туйлаас газрын хаант ус хүрэх замд байдаг энэхүү намгийн оршин суугчид өмнөдийн усны овгоос дөрвөн олон үед амжин амьдрах болсон ба тэднээс онцлог дөрүүд нь Tho болон Due. Hey, you guys are waterbenders. You too? That means we're kin. Тэдний waterbending стил нь амьдарч буй намагтайгаа шууд холбогддогоороо онцлог. Өөрөөр тэднийг swamp bender гэж нэрлэдэг. Тэд хоёулаа чадварлаг waterbender-ууд ба овгийн хамгийн ухаантай Tho, харин хамгийн тэнэг нь Due. What'd you reckon make a track like that, though? Don't know, do. Something with 6 legs. Pretty big ones, too. Leaves a nice wide trail to follow. You know what's at the end of that trail? Dinner. Тэрхүү намагт Aang, Katara, Sokka нар Appa Mama хоёроос салах үед тэд Appa-г агнадаг ба тэднийг Avatar гэдгийг мэдснээр тэднийг суллан хамтдаа оройн зоог барьдаг. Тэднийг намагтаа байхдаа ямар хүчрэг гэдгийг The Last Airbender 2 дугаар бүлгээс харж болно. Харин нар хэртэл болох үеэр тэр хоёроос гадна бусад Swamp Bender-ууд галын ус руу дайрах үеэр томоохон ач тусыг хүргэж галын усын аримд том гарцыг учруулж чаддаг. We're a man down. Where in tarnation is you? Дараагийн онцлог waterbender-ууд бол хойд усны овгийн ахлагч Unalake-ийн ихрүүд болох Desna болон Eska. Whoa! Who are the lovely ladies? That's Eska and Desna, the chief's children. Desna is a guy. Korra-гийн үйл болох тэд The Legend of Korra-гийн 2 дугаар бүлэгт анх гарч цаашид аавынхаа залгамж халаа болох хойд усны овгийг удирдахулсан. Тэд эдгээр анх аавынхаа удирдлага дор үнчээр зүтгэж тушаал бүрийг нь дагдаг байсан ч эцгийнх нь хүсэл, хүч чадлын төлөөх шунал нь өөрсдийг нь дэлхийн ертөнцийг ч аюул оруулсан тул эцэст нь Avatar Korra туслах шийдвэрийг гаргасан. Мөн тэд цаашид хойд усны овгийг төлөөлөн олон тулаанд гар бие оролцдог. Тэд хоёулаа чадварлаг waterbender-ууд. Яг хувийн зан характерын хувьд хачирхалтай их рүүдэлтэй. I will hate to leave this quaint tribe. Is that true, Eska? Of course not, Desna. I will not miss it at all. I hold immense dislike for the South. Сонирхолтой тэднийг нэг нэгээр нь салганд өгнөхөд хэцүү.
Учир нь эцгийнхээ өгсөн даалгаврыгч хожим хойд усны овгийн удирдагч болсон хойноч үргэлж хамтдаа тулалцаар ирсэн. Цуврал дээр гарснаас тэдний тулааны хэв маягийг дүгнээд үзвэл маш хурдан шаламгай хөдөлгөөнтэй. Ус болон мөсийг ашиглан ууднаас уруудах, моторч завнаас чурдан далаа зорчих гэх мэт. Харин хурдан хөдөлгөөнтэй ч гэлээ тулаан туршлага муу гэдгийг Минхуатай хийсэн тулаанаас нь харж болно. Тэд хамтдаа плигийн хорж байсан мөсөн гинданг хамгаалж, хүчтэй дайралтуудыг Минхуагийн эсрэг хийдэгч юу ч бололгүй ялагддаг. Тэгвэл Swamp Bender-үүд буюу намагт овгийнхноос жинхнээсээ хамгийн ухаантай, бас хамгийн хүчрэг нэгэн бол Hugh. Намгийн төв хэсэгт аврах том эртний мод байдаг бөгөөд тэрхүү модны үндэс мөчөр бүр намгийг бүрдүүлдэг нэгдсэн экосистем. See, this whole swamp is actually just one tree spread out over miles. Branches spread and sink and take root and then spread some more. One big living organism, just like the entire world. Маш эртний нууцлаг энэхүү мод нь хүчрэг сүнсний энергитэй ба хүмүүний ертөнц болон сүнсний ертөнцийн заг дээр орших дагшин газар гэдэг. Яг л сүнсний портал байрлах газруудын адил. Харин Hugh тэрхүү модны дор гэгэрэл төрсөн гэж өөрийгөө тайлбарладаг ба намаг болон модыг хамгаалагч нэгэн. Намагт овгийнх нь бусад овгуудтай адил улс төрийн тогтсон систем гэж байдаггүй ч овгийнхэн Hugh-г толгойлогчтой хэмээн хүндэлдэг. Харин Hugh өөрийн нэгэн тусгай чадвараараа намгийг насан туршдаа хамгаалсаар ирсэн. Энэ бол Blood Bending-тэй тун төстэй гэж хэлж болох Plant Bending буюу ургамлыг удирдах. Ургамал доторч бас ус байдаг учраас тэрхүү усыг ашиглан ургамлыг хүснээр удирдах чаддаг. I just bend the water in the plants. Тэрээр намгийн сүнс мэд авраг мангас болж ургамлаар өөрийгөө бүрхэж тулалддаг ба ямар чадварлаг болохыг Анги, Катара, Соко 3-тай хийсэн тулаанаас нь харж болно. Түүний энэхүү арга барил нь дайралт болон хамгаалалт аль алинд нь маш давуу талтай. Hugh нар хэтэлтийн үеэр энэхүү чадвараа ашиглан галын усын аримтайч бас тулалдсан. Hey, Hugh! Where you been? Communing with nature. Takes a while to collect this much seaweed. Харин The Last Airbender-ийн хамгийн dark ангиудын нэг The Puppet Master дээр гарах нэгэн чухал дүр бол Hama. Хамгийн анх бидэнд Blood Bending-ийг таниулсан нэгэн. I met a waterbender who lived in a swamp and could control the vines by bending the water inside. You can take it even further. Тэрээр галын усын шоронд хоригдох үеэр тэрэг сартаа шүн Blood Bending чадвараа нээж, тэрхүү чадвараа харахнууд дээр туршисаар эцэст нь шоронгийн харгалзагч нар дээр ашиглан оргосон гэдэг. Тэрээр Катарад хамгийн анх Blood Bending-ийг зааж, энэхүү чадвар нь ямар аимшигтай болохыг харуулсан. Once you perfect this technique, you can control anything or anyone. Blood Bending-ийн тэмч түгээмэл харагдаад байдаггүй маш ховор, мөн эзэмшгэд хэцүү арга бөгөөд зөвхөн чадварлаг онцгой бендерүүд л үнийг сурч чаддаг. Гэвч Hama цуврал дээр гарсан Blood Bender-үүдээс хамгийн сул дорой гэж хэлж болно. Энэхүү техникийг эзэмшгээс татгалзсан Катаратай тулдсан ч харамсалтай нь ялагдсан юм. You're not the only one who draws power from the moon. My bending is more powerful than yours, Hama. Your technique is useless on me. Магадгүй энэ түүний хөгшин настай холбоотой байсан байж ч магадгүй юм. Хэрвээ Hama галын улсыг үзэн ядах сэтгэл хөдлөлтөд авталгүй, өөрийн авьяас чадвараа ирээдүйн хойж үедээ зөв замаар өвлүүлэн үлдээсэн бол энэхүү бичлэг дээр арай өөрөөр яригдах байсан байж магадгүй юм. Congratulations, Katara. You're a bloodbender. Харин дараагийн хүчрэг Waterbender-үүд бол хойд усны овгийн удирдагчийн залгамж халаа болох ах トゥ 2 Tonraq болон Unalaq. Чадварын хувьд ойролцооч гэлээ миний хувьд Tonraq-ыг арай илүү гэж бодож байна. Unalaq The Legend of Korra дээр Dark Avatar болж хуурдагч түүний тэрхүү төлөвийг тооцоолгүй зөвхөн Waterbending чадвараар нь дүгнсэн гэдгийг санаарай. Уугангүй болж төрсэн Tonraq дүүгээ бодвол арай илүү дайчин, манлайлах чадвар сайтай, овгийн удирдагч болоход төгс тохирсон нэгэн байсан. Харин дүү Unalaq-ийн хорон явуулгаас болж авгаасаа хөөгдөж, өмнөдийн усны овогт очин тэндээ удирдагч болсон. Харин Unalaq үүний дараа хойд усны овгийн удирдагч болсон ба Захиртэй зүг улаанлын хой гишүүн байсан юм. I met your uncle when I was a teenager after we had both joined the Red Lotus.
Тэрээр сүнс болон сүнсний ертөнцийг сонирхон судалж, Рава болон Вату нарын түүхийг мэдэж авснаар Ватуг судлах үеийн зорилготой улаан зүтгэх болсон юм. We learned about Rava and Vatu and how Avatar 1 foolishly severed them, disrupting the balance of the world forever. Unalaq becoming a dark avatar was never part of our mission. Түүний waterbending чадвар мэдээж маш өндөр түвшнийх. Гэхдээ түүний хамгийн том давуу тал бол spirit bending. Тэрээр үргэлжлэх хүч чадал, эрх мэдэл чундаг байсан ба өөрийн зорилгоо биелүүлэхийн тулд Корогийн тархийг хүртэл угааж, өмнөдийн усны овгийг ч өөрийн мэдэлдээ оруулан иргэний дайныг дэгдээсэн. Хожим Уналагийн явуулгаар зүлэгдснөө мэдсэн Тонрак түүнтэй тулдан ялагдсан ч Уналагтай хамт түүний ихэр хүүхдүүд Десна Эска 2 тодорхой хэмжээнд тулаанд нөлөөлсөн. Тэрээр үргэлж ямар нэгэн арга зал ашиглаж эрх мэдэлд хүрдэг нэгэн. Бүр хамтрагчид болох улаан линхуа гишүүдийг хүртэл золионд гаргасан. So he betrayed you, just like he betrayed me. Yes. He allowed me and my friends to remain imprisoned while he pursued his own selfish goals. Харин Тонрак бол усны овгийн жинхэнэ дайчин эр. Ард иргэдийн итгэл хүндлэлийг хүлээсэн удирдагч. Улаалын хаан гишүүд Корог баг байхад тулгаалгаар завдах үед цагаалын хаан гишүүдтэй хамт тултан тэднийг ялж тус бүрийн шоронд нь хорж чадсан гэдэг. Харин улаалын хаан гишүүд дахин нэгдэж Плик суулгахаар ирэх үед Тонрак Захиртай мөр зэрэгцэн тулддаг. I put you away once, Zahir, and I'm going to do it again. Корог дахин хулгайлах үеэрч охиноо хамгаалan ирлэхээр тулдсан. Гэвч агаарын элементийг ашиглаж сурсан Захир хэтэрхий хүчрэхэг болсон байдаг. Түүний тулааны хэм маягийг харвал илүү ойрын зан гардан тулаан болон үсрийг ашиглан тулддаг. Энэ ч түүний бүлээ биед давуу талыг олгодог. Аватар Анги болон Катара нарын дунд охин Кая ямар ч маргаангүй чадварлаг waterbender. Катарач waterbender болон төрсөн охиндоо өөрийн нас барсан ээжийнхээ нэрийг өгсөн. Гэвч цуурлын турш Захир болон Минхуа нартай хийсэн тулаанаас өөр дүгнэх зүйл ховор. Кая залуудаа дэлхийг тойрон аялаж өөрийн гэсэн арга барилтай шилдэг эмчилэгч болсон гэдэг. Тэмч учраас түүний waterbending тулаанд гэхээсээ илүү эмчилгээнд чадварлаг. Тэрээр дэлхийгээр аялаж дуусныхаа дараа ээжтэйгээ хамт өмнөдийн усны овогт амьдрах болсон ба бүгд найрамдах хотод хаяадаа ирж дүү Тензиндээ тусалдаг байсан. Харин The Legend of Korra-гийн 2 дугаар бүлгээс хойш Avatar Korra-д илүү их туслах болсон. Хэдийгээр эмчлэгч ч гэлээ цуурлын хамгийн шилдэг waterbender-уудын нэг Катарагийн удирдлагад ор суралцсан учраас муу тулаанч гэсэн үг огт биш. Your father doesn't bring you to visit nearly enough. He's probably scared I'll beat him up like when we were kids. I'm not scared of you anymore. Агарын хийд арал дээр Захир нууцаар нэвтэрсэн байсныг Кая хамгийн түрүүнд олж мэдэн түүний эсрэг маш сайн тулддаг. Wait. Zahir. Түүнд хэд хэдэн хүнд дайрлуудыг хийсэн ч өрсөлдөгч нь Захир шүү дээ. Хэрвээ White Lotus-ын гишүүд арай эртэж тусалсан бол магадгүй түүнийг барьж чадах байсан бах. Sorry I won't be joining you at the Northern Air Temple. I'm afraid I have other plans. Харин хойд агарын хийд рүү улаан линхуа дайрах үед Кая өөрт хамгийн тохирсон өрсөлдөгч болох Минхуатай тулддаг. Хэдийгээр түүний эсрэг чадах бүхнээрээ энэ тэнцүү тулдсан ч Минхуа түүнээс тулааны чадвар болон туршлагаараа арай илүү байсан юм. No. Тэгвэл улаан линхуаан хүчрэг гişүү Минхуа 2 гараг үч гэлээ ямар хүчрэг гэдгийг цуурлын 3 дахь бүлэгт харуулдаг. Төрөлхийн 2 гарагүй төрсөн гэдэгч ямар ч мастераас илүү хүчрэг нэгэн. Түүнд бусад waterbender-уудчиг Тайжи Куаны ус мэд хөдөлгөөн хийх шаардлага байдаггүй. 2 гараа усан тэмдрүүлээр орлуулж түүнийг хинээс ч илүү удирдах өөрийн сул талаа давуу тал болгодог. Бүр тэрхүү тэмдрүүлээ ашиглангаа өөр хүчрэг дайралтуудыг хийж чаддаг. Тэрээр Газантай хамт Корог хамгаалж байсан Мако Болын хоёрыг ядах зүйлгүй барьдаг шүү дээ. Go get the Avatar. I have these two under control. Захир таунд Плиг оргуулахаар хойдуулд очих үед Захир Газан хоёр Тонрак болон Зука нарыг саатуулж
Харин Минхва ихрүүдийг ядах зүйлгээ ялж, газар дорх шоронд нэвтрэн хамгаалагчдыг тэр дорн ялж, Блийг сулдаг. Хэдийгээр түүнд Spirit Bending, Blood Bending гэх мэт тусгай чадварууд байхгүй ч, дан ганц Water Bending чадвараараа хамгийн шилдэг нь. Тулааны чадвараараа ч тэр. Яагад гэвэл Bending гэхээс илүү түүний хөдөлгөөн, дайралтууд нь усыг өөрийн биеийн нэг хэсэг болгон ашигладаг учраас дайснуудад нь маш хүндээр тусдаг. Ус нь түүний гар тэмтрүүл болдог учраас тулаанд ч гэсэн маш динамик, акробатик байж чаддаг. Өөрөөр хэлбэл хүчтэй дайрахаас гадна дайсан түүнийг оноход хэцүү болгож маш сайн хамгаалалт болж чаддаг. Нэмээд мэдээж гэмт хэрэгтэн алуурчин учраас хэнийг ч орохосоо эргэлзэхгүй. Харин Макото хийсэн сүлийн тулаанаас Waterbender-уудын сул тал тэр дундаа усыг өөрийн биеийн нэг хэсэг болгох Минхвад цахилгаан ямар том сул тал болдгийг харж болно. Макоч түүний тэрхүү чадвар болон хүрээлэн буй орчныг ухаалгаар ашиглаж Минхваг хороосон. Тэгвэл Last Airbender дээр гарсан нэгэн хүчрэг Waterbender бол Master Pakku. Now Master Pakku and his students will perform. Өөрөөр Katara Soko хоёрын хойд өвөөч гэж хэлж болно. Тэрээр тухайн үед хойд усны овгийн хамгийн хүчрэг Waterbender байсан. Анги болон түүний багийнхан хамгийн хойд улд очин түүнээс Waterbender-ийг сурахаар асуух үед Pakku адарааштай усны овгийн сексист уламжлалыг ястагдаг нэгэн байсан. Тийм ч учраас эмэгтэйчүүд дайчин бус эмчлэгч байх ёстой гэж үзэн Катарад мэддэг чаддаг зүйлсээ заахаас татгалцдаг. I think there's been a misunderstanding. You didn't tell me your friend was a girl. In our tribe, it is forbidden for women to learn waterbending. Харин түүнийг нисргүүлсэн Катара түүнийг халс тулаан дуудаж хойд усны овгийг гайхшилд оруулдаг. No way am I apologizing to a sour old man like you. Tara? I'll be outside if you're man enough to fight me. Насаараа суралцсан мастер болон Waterbending суралцаад удаагүй бяцхан охин Катара нарын тулаан ширүүхэн болж Катарач Pakku болон бусад овгийнхныг гайхшруулдаг. Хэдийгээр энэхүү тулаанд Pakku ил тавуу байсан ч Катарагийн хөдөлгөөн болон чадвар түүнийг гайхшруулж мөн эмээгийнх нь үзүүний зүйлтийг таньснаар энэ тулаан өндөрлөдөг үлээ. Харин Катара уламжлалаа ястагдаг Pakkuгийн бодлыг өөрчилж Pakku богино хугацаанд ч гэсэн Катарад хэрэгтэй бүх зүйлсийг нь зааж сургасан юм. Hey Katara. What do you think you're doing? It's past sunrise. You're late. Харин Жавгаар өдөрдүүлсэн галын усын аримтай хийсэн тулааны дараа Pakku эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрч өмнөдийн усны овгийг зорихоор болдог. Хожим түүний White Lotus-ын гишүүн байсан ил болдог ба Баасинсыг чөлөөлөхөд маш чухал үүргийг гүйцэтгсэн юм. Not just any old people. These are great masters and friends of ours. Pakku. It is respectful to bow to an old master, but how about a hug for your new grandfather? Харин богино хугацаанд ч гэсэн Pakku-гаас ихийг сурсан Katara Last Airbender зурлалын хамгийн хүчирхэг мөн гоц авьяаст Waterbender. Katara хойдулд Master Pakku-гийн бүх шавийг ядах зүйлгийг ялж түүний хүндлэлийг дахин нэг хүлээдэг. Бүр түүнийг маш авьяастай, чадварлаг гэдгийг дурддаг. Would anyone care for a rematch with Katara? Katara, you've advanced more quickly than any student I've ever trained. You have proven that with fierce determination, passion and hard work, you can accomplish anything. Катарагийн хувьд хамгийн шилдэг багш нь өөрөө. Мөн Аватар ангидч бүх зүйлээ зааж сургасан. Зурлалын түвш дээрээр Waterbending-ийн нууцыг өөрөө тайлж, бүхнийг өөрөө хөгжүүлсэн. Бүр Хама түнд Blood Bending-ийг дурдах төдийд л сурчсан байдаг. Тэр бол маш чадварлаг Waterbender, эмчлэгч, Blood Bender. Хожим Zuko-той хамт ээжийнхээ өшөөг авахаар Yonrаг хороохоор явдаг. Гэвч хитрхи өрөвдөлтөй сул дорой Yonrag хорооход түүний тэр их авьяас чадвар хитрхи хайран байсан юм. Түүнийг маш их үзен ядаж байсан ч өшөө авалт гэдэг нь түүний үзен ядалтыг арилгах зүйл биш гэдгийг ухаардаг. Үүний дараа уучлалт гэдэг нь өөрчлөлтийн нэгэн хэсэг гэдгийг ойлгож Zuko-г багийн гишүүн болсныг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Forgiveness is the first step you have to take to begin healing. But I didn't forgive him. I'll never forgive him. But I am ready to forgive you. Katara 100 жилийн дайныг төгсгөхөд ангид маш том тусыг хүргэж, бүр азуулаа хүртэл өөрийн чадвараар зогсоож чадсан билээ. Харин өндөр наснд хүрсэн Katara өмнөдийн усны овогт амар тайван амьдарч, сайн ээж, сайн эмээгийн амьдралаар амьдрах болсон.
Одоо харин финалд үлдсэн 3 дүрийг тайлбарлая. Энэ бол мэдээж Bloodbender гэр бүл болох Yakon болон түүний хүүхдүүд Naotog болон Tarlok. Bloodbending бол waterbending-ийн хамгийн хүчирхэг бас аюултай техник. Зөвхөн waterbending-ч бусад бүх бендинг чадрууд донд хамгийн аюултай нь. The most powerful and feared form of bending in the world. It was declared illegal thanks to that coward Katara. Our family has the strongest line of bloodbenders in history. Чадварлаг waterbender-ууд bloodbending-ийг сурсан ч зөвхөн тэргэл сартай шүн хүчтэй болсноор хийх боломжтой гэж хамгийн анх танилцуулагдсан. Гэвч эдгээр 3 дүр бол тэргэл саргүй байсан ч bloodbending хийж өөр төвшөнд авчихсан дүрүүд. Харин эдгээр 3 дүрээс хамгийн сул нь мэдээж баг хүү Tarlok. It is truly an honor. I am Councilman Tarlok, representative from the Northern Water Tribe. Nice to meet you. Тэрээр хоморлон устгалын дараах 171 хүртэл хойд усны авгийг төлөөлөн бүгд найрамдах хотод нэгдсэн зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэж байсан ба Amon болон Equalist нарын явдлаас болж Korra-гийн найзууд Tarlok-ийн тушаалаар хоригддог. Гэвч Korra түүн дээр ирж найзуудыг суллахыг шаардах үед тэдний тулаан эхэлдэг. I've tried to work with you, Korra, but you've made it impossible. Tarlok бол маргаангүй шилдэг waterbender-уудын нэг. Korra-тэй исэн тулаанаас нь л түүнийг харж болно. Мэдээж 4 элементийг эзэмших аватартай харьцуулахад дан waterbending чадвараар ялах нь боломжгүй. Харин энэ үед Tarlok жинхэнэ төрхөө ил болгон bloodbending чадвараа ашигладаг. You're a bloodbender? Very observant. It's not a full moon. How are you doing this? There are a lot of things you don't know about me. Тэрээр баг ахтайгаа хамт энгийн хүүхдүүдийн амьдралаар амьдарч байсан ч ах トゥ хоёр хоёул waterbender болсноор амьдрал нь оронгоор иргсэн. Tarlok! You better shape up or you'll be out here in the cold all night until you get it right. I'm trying, but... Try harder! Yakon тэргэл сартаа шүн бүр хүүхдүүдэд анд явах нэрээр гэрээс нь хол авч явсан bloodbending-ийг зааж сургасан. Харин тэрхүү бэлтгэлийн үеэр Tarlok гэр бүлээсээ хамгийн чадвар сул гэдэг нь тодорхой болдог. Гэвч өөрийн хүчээр бүгд найрамдах хотод хамгийн том албан тушаалыг хашиж Avatar Korra-д маш том аюулыг бас тусыг хүргэсэн нэгэн. Харин түүний ах Naotog буюу Amon эцгийнхээ онцгой чадвар болох ямар ч гарын хөдөлгөөн шаардахгүй psychic bloodbending буюу оюун санаагаараа bloodbend хийх чадварыг өвлөн авсан гоц аюулстан. He was a prodigy, mastering my father's psychic bloodbending technique by the time he was 14. Сурлаар түүний waterbending чадвар нэг их гардаггүй ч Korra болон Mako нар түүнийг ус руу шидэх үед асар том усан эргүүлэг гаргаснаас нь ямар ч эргэлзээгүй чадварлаг гэдгийг нь харж болно. Түүний аав ах トゥ хоёрыг бэлтэх үедээ чадрын хувьд сул дорой байсан дүүг нь үргэлж загнаж тэгш бус ханддаг байсан учраас түүний тэрхүү бүх хүмүүс эргэтгэж байх хэрэгтэй гэсэн экстрим үзэл үүссэн. Харин маш ховор онцгой чадварыг ердөө 14 наснда эзэмшсэн Naotog аавынхаа дарамт шахалт өшөө авалтын зэвсэг болох гэсэн хандлагаас нь залхаж гэр бүлээ орхин явсан. Naotog! Don't leave, please! Naotog! Харин тэрээр гэрээсээ явсныхаа дараа ямар замаар Amon гэх нэрийг олж Equalist-ийг үүсгэн байгуулсан тодорхойгүй ч bloodbending чадвараа дараагийн төвшөнд аваачин бендерүүдийн чи урсгалыг хааж бүр мөсөн bending чадварыг найрлах аргыг сурсан юм. Түүний дүү Tarlok нь түүн дээр bloodbending ашиглахад түүнийг counter хийж bending чадварыг нь хүртэл авсан. Тэрээр Amon гэх нэрээр Avatar Korra-д болон дэлхийд ирэх бусад бүх бендерүүдэд маш том аюул гар зохирлыг учруулсан. Түүний тэрхүү чадвараас болж хичнээн бендерүүд чадвараа алдсныг тоолоод баршгүй. Харин тэдний аав Yakon эд үедээ бүгд найрамдах хотыг донслогож байсан зартаа гин тэргийн босс байсан. Миний хувьд Naotog-аас ч илүү хүчтэй. Түүний цус маш чадварлаг bloodbender-уудын удам гэдэг. Тэр дундаа маш ховор psychic bloodbending ашигладаг. Түүнийг баримтлахад хангалттай нотлох баримт олдохгүй байсан учраас олон жилийн турш баримтчилж чадаагүй гэдэг. Харин эцэст нь олон гэрчүүд гарч ирснээр Toph болон Aang нар түүнийг баримтчилдаг. Шүүх хурлуулж түүнийг bloodbender гэдгийг олон нийтэд ил болгодог. Гэвч bloodbending нь зөвхөн тэргэл сартай шүнэл боломжтой гэх ойлголттой байсан учраас түүний тийм аюултай гэдгийг гадарлаагүй. Yakon has ruled Republic City's criminal empire for years, yet he has always managed to stay out of the law's reach until now. Yakon has maintained his grip on the underworld by using an ability that has been illegal for decades.
blood bending. Яконы өмгөөлөгч Blood Bending-ийн зөвхөн тэргэл сартаа шин боломжтой гэж өмгөөлсөн ч Сокогоор өдөрдүүлсэн нэгдсэн зөвлөлийн шийдвэрээр түүнийг ямар нэгэн онцгой чадвартай хэмээн бүх насаар нь хорих ялыг оноодог. We find Yakone guilty of all charges and sentence him to life in prison. Гэвч энэхүү шийдвэрийн дараа Якон өөрийн жинхэнэ чадвараа ил болгож Соко болон зөвлөлийн бусад дөрвөн гишүүн, цагдаагийн дараа Тоф болон бусад цагдаа нар, Аватар анги болон хурлын тахинд байсан бүх хүмүүсгээд нийт 57 хүнийг нэг дор Blood Bending хийж зүхтааж чаддаг. Харин Аватарын ертөнцийн хамгийн агуу хүч чадал болох Аватар Estate-ийн ачаар анги түүнийг зогсоож Bending чадварыг нь авсан юм. I'm taking away your bending for good. Харин үүний дараа Якон гоо сайхны мэс засалд орж нүүр царайгаа өөрчлөн хойд усны огт очин ихнэр хүүхэдтэй болсон билээ. Тэрээр бүгд наримт хотод Амоноос жилүү аял занал хиллийг авчирч Bending чадвараа алдсан ч өөрийн хүүхдүүдэд ушаа авалтын замд хөтлөн хотод болон Аватар дахин нэг удаа аюулыг учруулсан юм. Тэр бол Аватарын түүхэнд хамгийн хүчрхэг Water Bender мөн Blood Bender. Бидний бичлэгийг хүрээд өндөрлөж байна. Харин та бүхний хувьд хамгийн хүчрхэг Water Bender хэн бэ? Дараагийн бичлэгээр уулзцгаая.